юмд ялчаад бас нөгөө үзэл санааныхаа хувьд болж шүү. За. Канада улсын засгийн газрын санхүүжилтээр Catalyst байгууллагаас дэгш хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч мандайлт төслийг Монгол, Филиппин, Вьетнамд хэрэгжүүлж байна. Монгол улсын 21 аймагаас 11 аймгийг сонгож хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд гендерийн хариуцлагатай төсөвлөлтийн чиглэлээр 11 төрлийн албаагч сурагч багшаар бэлтгэгдэжээ. Сурагч багш нараас нэг баг болсон аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын нарийн бичгийн дарга Мөнх Бат, төлөөлөгч Баяр Цэцэг, аймгийн эцэг даргын тамийн газрын мэрэгчлэн Эрдэнэ Чимэг, Эрдэнэ улгын сумын цэцэг тамийн газрын мэрэгчлэн Өнөр Цэцэг нар мандайлагч эмэгтэй сургалтыг зохион байгуулж, төрийн хувийн хвшил бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон 20 эмэгтэйг хамрууллаа. Нийт эмэгтэйчүүдэд зориулсан мандайлагч эмэгтэйчүүд гэсэн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар бид гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтөөс гендерийн хариуцлагатай төсөвлөл рүү шилжиж байгаа өнөө үед энэхүү гендерийн талаарх ойлголтуудыг эмэгтэйчүүдэд өгөх. Дээр нь манай эмэгтэйчүүд хэрхэн нийгэмдээ мандайлагч байж болох вэ гэсэн төрөл бүрийн сургалтуудыг энэ сурагч багш нар буюу насан туршийн суралцсан төвийн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд сэтгэвтэй оролцсон эмэгтэйчүүдэд баярлалаа. Сургалтаар гендерийн тухай ойлголтууд нэр томьёоны ялгаатай байдал буюу гендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, гендерийн хариуцлагатай төсөвлөлт гэж юу болох, гендерийн эрх тэгш хүртээмжтэй байдал, орон нутагт гендерийн талаарх бодлого хэрхэн хэрэгжиж байгаа тухай ойлголтуудыг өглөө. Мөн хувь хүний хөгжлийн сургалт орж өөрийгөө өөрчлөх хандлагаа эерэг болгож, бусдад хэрхэн нөлөөлж болох цаашлаад захин мэдээлэл технологийн ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг шинэ мэдлэгийг олгожээ. За энэ мандайлагч эмэгтэй энэ сургалтанд хамрагдсанд туйл их баяртай байна. За эндээс би ер нь юу ойлгож авсан бэ гэхээр энэ гендерийн ялгаатай байдлын талаар бол би ер нь дутууд элмэг ойлголттой байснаа ойлгож авлаа. За тэгээд дээрэс нь мандайлагч эмэгтэй байх нь ер нь нийгэмд хэр чухал юм бэ гэдгийг бас ойлгож авлаа. Дээрэс нь одоо энэ эмэгтэйчүүдийн бас энэ нийгэмд оролцох, үүрэг оролцоо дээр нэмэгдээд харилцаа хандлага хэн чухал юм бэ гэдгийг бол нэлээд одоо ийм өөрийнхөө хэмжээнд нэлээд сайн ойлгож авлаа. Гэхдээ энэ сургалтыг ер нь цаашдаа бол маш их одоо олон эмэгтэйчүүдийг хамруулах шаардлагатай байна гэдгийг бол харлаа. Би чи нөгөө юмыг өөр дээр хүндэр тусгаад авчдаг төрлийн хүн. Мандайлагч эмэгтэй гэдэг нь ганцхан ажил карьераараа бус бусад одоо гэр бүл нийгэмд хүнтэй харилцаж байгаа харилцаагаараа ингээд бас мандайлахыг хэлдэг юм болов гэсэн тийм ойлголтыг авлаа. За өнөөдрийн сургалтаар ерөнхийдөө цахим ур чадвар болон харилцаа хандлага гэдэг маш олон талын мэдлэг мэдээллийг авсан ийм цаха өрөө өөртөө сургалт байлаа. Тэгээд ерөнхийдөө бас цаашдаа тийм эмэгтэйчүүд бид нар нийгэмдээ маш их одоо үүрэг оролттой соён гэрүүлж оролцох хэрэгтэй хүмүүс юм байна гэдгийг тэр сэтлийг өнөөдөр бас олж авсан өдөр байлаа. Мандайлагч эмэгтэй сургалтанд суусан эдгээр эмэгтэйчүүд мэдээллийг сонсоод өнгөрөхгүй цаашид тогтмол харилцаатай шинэ мэдээлэлээ хуваалцаж бие биенээ дэмжих зорилгоор олон талд үйл ажиллагаа явуулж байхаар тохиролцсон клуб байгуулсан байна.